Энэ гурвын Сасето Хоши болон Сасето Мурайтай гэдэг энэ дүрм байгаа. За энэ дүрм нь болохоор ерөнхийдөө ямар хуу утгатай гэвэл өөрийнхөө хиймээр байгаа юм уу хиймээргүй байгаа зүйлээ нөгөө одоо тий нөгөө хүнээс зөвшөөрөл би намайг эрт хариулж болох уу тий эсвэл одоо нэг тиймэрх юмнууд. Энэ маань ерөнхийдөө бол тийм Япон хэлний Япон бунк гэх юм уу? Япон тийм соёл энэ трийг айгуу тийм харуулсан дүрм гэж би хувьд хэлмээр байна. Яагаад гэвэл Японч айгуу тийм юмыг шуудхан хэлдэггүй те тэгүүлүүлж болох уу? Тийм биш гэж үү те би тэгж болох уу? Танаас ч өөрөөс чинь зөвшөөрөл аммаар нэг монголоор орчуулах юм бол нэг иймэрхүү утгатай те ийм аюу тийм жоохон тийм тодорхой бус ярьдаг хүмүүс шүү дээ. Тэрэн дээр үнэхээр бол энэ дүрм ашиглагддаг. За энэ дүрм маань угаасаа албан ёсны одоо тий өөрөөсөө ахмад дээшээ хүндэтгэлийн хэллэгтэй бол ерөнхийдөө ороод явцдаг ийм дүрм байгаа. За Японд тайлбарлах юм бол хэдүүлээ зөв Японд тайлбарсан хэлээр харъя. Жибунга иштай кунай кодо буюу өөрийнхөө хиймээр байгаа болон хиймээргүй байгаа зүйлээ Хоккано хитоны кёка мора буюу өөр тэр хүнээсээ зөвшөөрөл авах нь штэ тий би тэгж болох уу эсвэл тэгхгүй байж болох уу тий за эсвэл энэ тэнэнэ оногай осүрү буюу илба албан ёсны тий хүндэтгэлийн хэлбэрээр одоо нөгөө хүнээсээ одоо тий гуух гэсэн утгаар зөвшөөрөл авах гэсэн утгаар ихэд бол орж байгаа гэсэн. За энэ дүрмтэй яг адилхан утгатай Японы зүгээр энгийн тий адилхан дүрмийг хэлэх юм бол иштэмо ii desu ka буюу би ингэж болох уу гэсэн дүрмтэй үнэхээр бол утгын хувьд бол адилхан байгаа гэсэн үг. За хэдүүлээ монголоор юу гэж хэлсэн бэ нэгнээс харъя. Энэ дүрм нь өөрийн хүсэл болон зөвшөөрөл авах хүсэлтийг илэрхийлэхэд хэрэглэгддэг. За чухал ялгаа нь гэх юм бол Сасето Хоши болон Сасето Мурайтай хоёрын ялгаа нь юу юм бэ гэвэл Сасето Хоши нь болохоор ямар нэг үйлдэлийг хийхийг зөвшөөрч өгөөч гэж гуйж байгаа. Намайг тэгүүлэхийг одоо намайг хийлгээч ямар нэг юм хийлгээч гэж одоо хүсэж байгааг зөвшөөрөл хүсэж байгааг. За нөгөө Сасето Мурайтай буюу ямар нэг зүйл хийх боломж олгооч хийхийг зөвшөөрүүлмээр байна гэсэн тийм илүү даруй болон албан ёсны хэлбэр юм гэж юм ингээд намайг тийм юмыг хийлгэхийг зөвшөөрүүлмээр байна. Намайг эрт хариулахыг би танаар зөвшөөрүүлмээр байна гэсэн илүү тийм даруй болон албан ёсны хэлбэр юм гэж байна. За тэгвэл энэ дүрмийг ашиглахын тулд энэ сасети гэдэг маань өөр шеки кей байгаа. Шеки кей гэдэг хэлбэр байгаа гэсэн үг. За энэ дүрм нь энэ хэлбэрийг манайхаа мэдж байвал сайн байна. Мэдж байгаа шүү дараагийн жоохон гүйлгэж байгаа дараагийн рейб хэсэг рүү ороорой. Хэрэг мэдхгүй эргэлзэж байгаа. Эсвэл какунин буюу давхар чек хийгээд юмар байгаа хүн байвал үлдээрээ. За миний хамгийн түрүүнд хэлмээр байгаа юм нь гэх юм бол за мэдээж үйл өгөнд чинь 3 групп байдаг Японы үйл өгөн маань өөрөө дотроо 3 группт хуваагддаг. За эхний групп нь болохоор юу байдаг юм бэ гэвэл эхний групп нь одоо жишээ нь энд байна тийм ээ. За эхний групп нь юу байдаг юм бэ гэвэл одоо жишээ нь за сайн сонсож байгаарай. Ному ику гэдэг энэ үгнүүд байгаа штэ. Ному ику гэдэг энэ үгнүүдийн маань дандаа энэ үүнүүдээр туссан байгаа тийм жишээ окей дээр буюу тол бичгийн хэлбэр дээр дандаа үүгээр туссан байгаа. Дандаа үү мөрөөр күсү тийм бүү мүү гэдэг дандаа үүгээр туссан байгаа. За тэд маань өөрөө хувирахыг нэгдүгээр групп гийн үйл үг нь ялгаатай. Хувирахаараа ялгаатай. Яагаад гэвэл ному болохоор ному чинь мас хэлбэр рүү шилжихээр номимас болно тийм ээ. Номимас болно. Харин ному чинь ику чинь одоо мас хэлбэр шилжихээр икимас болно буюу тэр ному гэдэг маань мүү маань милөө хувирч байгаа. Мүү маань маалуу хувирч байгаа. Мүү маань өөр мэлүү номемас буюу номеру тийм номеру маань өөрөө ууч чадна гэсэн утгыг бас илэрхийлдэг байгаа тийм үү. За тийм болохоор энэ маань өөрөө нэгдүгээр бүлгийн үйл үг гэж аамаа. За энэний яах вэ гэвэл за энэ шеки кен яадаг юм бэ гэвэл харах юм бол за чийжлээд аваараа мэдгүй хүмүүс нь най хэлбэр байгаа штэ.
Номимас ному гэдэг үг байгаа те уух юм. За тэр үгийн маань наи хэлбэр буюу үгүйсгсэн хэлбэр. За хэдүүлээ хэлээд үзье те. Ному буюу уух юм. Наи хэлбэр буюу ном одоо тэ богинохон уухгүй гэдгийг та нар Японоор хэлээд үзтээ. Номанай болно тийм үү? Ному маань өөрөө номанай болно. Ному маань өөрөө номанай болно. За би ингээд бичдэг. За, ному гэдгийг маань энэ өөрөө жишээ окей те. Энэ жишээгийн муу маань маало хувирна гэсэн үг. Тэгээд номанай болно гэсэн уухгүй гэд бүцүүгээ шүү дээ. Энд чинь өөрөө бүцүүгээ буюу энгийн хэлбэр буюу богинохон хэлбэрээ гэсэн. За, номанай яагаад те? Энэ ном маань өөрөө маало шилжиж байгаа. За, энэчнээс харах юм бол энэ мүү чинь бас яасан бэлээ? Мас хэлбэрлээ орохын тулд милүү шилжиж исэн тийм үү? Номи мас гэх. За, тэгвэл за ийм болчлаа. Наа хэлбэр болчлаа. Наа хэлбэр. Энд чинь угаасаа наа хэлбэр гэж бичсэн байна тийм ээ. За энэ дээр тэгсэн чи яаж вэ? Наяыг нь хас гэж юм тийм үү? За наяыг нь хасчи. За наяыг нь хасчингуудаа тэгвэл яах нь вэ? Номосете гэдэг араас нь залхах нь шүү дээ. Нимэх нь энэ сете болон сквал үүсгэсэн. Уулгуулмааргүй тий. Номосенайде. Энэ хоёрын аль нь ч болно. Номасенайде юм уу? Номасете гэдэг. Энэ хоёр маань өөрөө оронгуудаа аль нэг нь тий. Аль нэг нь ор гэж бичиж тий. Аль нэг нь оронгуудаа хоши. Сасате хоши. Сасате мурайтай гэдэг. Тий. Мурайтай хоши гэдэг. Энэ хоёр үг маань өөрөө орж ирнэ гэсэн үг. За энэ маань өөрөө нэгдүгээр бүлгийн үйл үг ба. Тийм ээ. За хоёрдугаар бүлгийн үйл үг маань яадаг юм бэ гэвэл жишээ нь зүйлээ харах юм бол бидний санаж байгаагаар тийм ээ. За таберу гэдэг байна тийм үү? Нэрүү гэдэг байгаа тийм үү? За таберу нэрүү гэдэг нь хоёрдугаар бүлгийн үгнээс харах юм бол рүүгийн за би таг бичээд өгье чи. Ингээд таберу гэдэг үг байгаа тийм ээ. За таберу гэдэг энэ рүүгийн яг өмнөх үсэг нь юм уу? байх хэвээр. Хоёрдугаар бүлгийн үг. Таберугийн рүүгийн өмнөх нь юу вэ? Байна тий. Б гэдэг байна тий. Нэрүү гэдэг байна тий. За юм уу? Байх хэвээр гэсэн үг. За тэгчиж хоёрдугаар бүлгийн үг болж байгаа. За хоёрдугаар бүлгийн үйл үг маань яадаг юм бэ гэвэл хувирах та рүүг нь хасаад болоо. Рүүг нь шууд хасаж хаяад болоо. За рүүг нь шууд хасаад харин нэгдүгээр групп нь яаж ийлээ? Хувираад исэн шүү дээ тий. Эднэр нь дандаа хувираад исэн. Эднэр ингээ хувирч исэн. Нэгдүгээр бүлгийн нь болохоор хувирахгүй шууд рүүг нь хасаад болоо. Тэгэхээр шууд хасчихаар яаж юм? Таберу гэдэг үгийн маань рүүгийн шууд хасаад хийчингууд тэгээд атаас нь эднийг залах нь шүү дээ. Сасаад юм уу? Сасанай дээ. Энэ хоёр аль нэг нь үгсгсэн хэлбэр юм уу? Үгсгээгүй хэлбэр юм уу гэдэг нь харж байгаа ш залах юм. Табе сасэдэ хоши. Табе рүүг нь хасаж хайцсан сасэдэ. Аваад тэгээд хоши юм уу? Тэ? Табе сасанай дэ мурайтай гэж юм уу те? Ингэж орж ирэх нэ. За групп харин 3 дээр яадаг юм бэ гэвэл хоёрхан үг байдаг. Хоёрхан үг байдаг. 1 2. Ямар үг байдаг вэ гэвэл сөрөг болон хүрүү байдаг гэсэн үг. Сөрөг болон хүрүү. Сөрөг маань шууд өөрөө энэ чигээрээ хувираад сасэдэ юм уу сасэнайдэ хошидэ сасэдэ мурайтай. Сасэнайдэ мурайтай. За хүрүү нь болохоор кусасэдэ. Кусасэнайдэ хоши гэдэг. Эдгээр маань ингээд орж ирж байгаа гэсэн үг ээ. За. За эдний бол ойлгосон гэж бодсон. За энэ маань өөрөө шеки кей буюу ингэж хувирахыг хэлж байгаа маа шеки кей маань. За хэдүүлээ тэгвэл одоо цаашаа рейбүн рүү ороод үзье л та тийм ээ. Рейбүн рүү ороод үзье. За энэ ч бол ингээд тайлбарлаад өгч байгаа. Шимас нинкин байна, кимас нинкин байна ингээд тайлбарлсан. Миний хийсэн юм гэж явж байна. За тэгвэл мотто тэне буюу илүү хүндэтгэлийн хэлбэр рүү болоод ирэхээр яадаг юм бэ гэвэл мурайтай гэдэг маань өөрөө юу вэ? Мураугийн чинь мурау гэд
Мурайтай гэсэн энэ үг байгаа штэ тийм ээ. Мурайтай гэсэн энэ үг байгаа. Мурайтай гэдэг энэ үгийн маань угаасаа хүндэтгэлийн хэлбэр нь юу вэ? Итадакитай штэ тийм ээ. Тийм үү? Итадакитай тийм. Тэгэхээр илүү хүндэтгэлийн хэлбэр болоод ирэхээр илүү дээшээгээ хүндэтгэлийн хэлбэр болоод ирэхээр итадакитай залгаж байна гэсэн. Мурайтай гэдгийн оронд нь итадакитай гэж залгаж байна гэсэн. Илүү тэнэ. За эсвэл энэ хошигийн оронд бас бол тээ. Хошигийн оронд итадакитай. Хоёулангийнх нь оронд илүү хүндэтгэл нь болохоор итадакитай. За дараагийнх нь нөгөө илүү харах юм бол чооши가悪いのでбуюу чооши가悪いのでбуюу биеийн тавгүй байгааг хэлдэг байхгүй юу? Миний биеийн тавгүй байгааг хэлж байгаа. Одоо бие маань тавгүй байгаа учраас кайрасете итадакитай но desu ka буюу одоо миний бие тавгүй байгаа учраас би эрт хармаар байна. Эрт харих юм зөвшөөрөөч. Одоо харих юм зөвшөөрөөч гэж энд хэлж байгаа гэсэн үг. За кайру гэдэг үг байгаа шүү дээ. За хэдүүл харъя тийм ээ. Кайру. Кайру маань юу вэ? Нэгдүгээр бүлгийн үг хэл. Кайру. За кайругийн наа хэлбэр нь юу вэ? Кайранай. Наа хэлбэр нь кайранай тийм үү? Тэгвэл нааг нь хасаж аянгуудаа яадаг вүлээ? Сетийг залгаарай гэсэн шүү дээ. Тэгэхээр кайрасете гээ залангуудаа ардаас нь мурайтай гэдгийн оронд эсвэл хоши гэдгийн оронд илүү тэнэ ороод ирэхээр итадакитай гэдэг энэ маань орчиж байгаа. Итадакитай гэдээ орж ирээ. Тэгээд no desu ka буюу тэгвэл амар байна. Тэ? Одоо тийм эрт би өөрийгөө эрт хариулмаар байна гэсэн утгыг энэ оруулж байгаа. За японочууд бол артаас нь айгүйх өөрийнхөө хэлмээр байгаа санааг деска одоо юмд дургуутсан үед энэ төр дандаа арчлаас нь нөө деска энэ төр айгүйх авдаг байгаа. За хэдүүлээ рэбу хараад үзье. Гакку ясумасете хоши буюу энэ ихэд шууд хэлэх юм бол тий шууд орчуулах юм бол сургуулаасаа чөлөө аммаар байна тий өнөө сургуулаасаа чөлөө аммаар байна. Гакку ясумасете хоши энэ бүр ингээд нэг бүчлээ орчуулах юм бол сургуулаасаа чөлөө авахыг зөвшөөрөөч гэж хүсэж байна гэж орж ирж байна гэсэн. За коношиго то ярасите мурайтай буюу одоо би хэлж штэ. Би одоо тэ энэ ажлыг хиймээр байна. Хийхийг минь зөвшөөрөөч гэж хэлж байгаа гэсэн. Би энэ ажлыг хиймээр байна тий. Би энэ ажлыг хиймээр дарагдаа хэлж штэ. За би энэ партиг нь би хариуцлага авчия. Та надад коношиго то ярасите мурайтай итадакитай гэж юм уу тий. Коношиго то ярасите итадакитай гэж хэлж болох нэ. Эсвэл мурайтай. За дараагийнх нь болохоор сакини кайрасите хошин desu ka буюу энэ чинь desu ka өгөөч гэж тий гэж ерөөдөө монголоор орчуулагдана гэсэн үг. За сакини буюу төрүүлээд кайрасите хошин desu ka буюу харихаа юм зөвшөөрөөч. Жишээлбэл ар гэртний ямар нэгэн тий шаардлага гарсан марсан үед энэ төр биер тармаар байна гэдэг харахыг минь зөвшөөрөөч гэсэн утгаар олж ирж байгаа гэсэн үг. За ханашио кикасите хоши буюу яриаг одоо тийм миний яриаг яриаг чинь сонсомоор байна гэж орж ирэх юм. Яриаг чинь киканай буюу энэ бүр орчуулсан байна. Ханашио кикасите хоши буюу тийм сонсомоор энэ чинь сонсох гэсэн үг шүү дээ. Би таны яриаг сонсомоор байна. Би таныг сонсомоор байна гэсэн утгаар яг ингэж орчин зөө орчуулсан байх шээ. Дараагийнх нь коннонни ацуи накаде шигото о сасенай де хошii desu. Буюу коннонни буюу ийм ацуи накаде буюу ийм халуунд шигото о сасенай де хошii desu буюу
ажил хийлгэхгүй байгаасай гэж хүсэж байна. Надаар ажил хийлгэхгүй байгаасай гэж хүсэж байна. Орж ирж байна гэсэн үг.